Яа сайн байцгаана уу хүүхдүүд ээ. 10 дугаар ангийн монгол хэлний хичээлээр бид нар өнөөдөр тайлбарласан эсээний бүтэц агуулгын уялдаа холбоог тайлбарлах гэсэн хичээлийг үзэх гэж байна. За юуны түрүүнд тайлбарласан эсээний бүтэц агуулгын уялдаа холбоог тайлбарлахын тулд биднэрт одоо эхийн хэв маягаа эргэж санах, тайлбарламжийн тухай эргэж санах хэрэгтэй болж байгаа юм. За монгол хэлний бол эхийн 4 хэв маяг байдаг юм байна. За тоочмж, эргэцүүлэмж, хүүрнэмж, тайлбарламж. Энэ 4 хэв маягаар бол их бичнэ, эсээг бас бичдэг байх нэ. За тоочмж юмс үзэгдлийн гадаад дотоод шинжийг тооцох, ямар гэсэн асуултанд хариулагддаг, дүрм зааврын шинжтэй тул баталсан үнэлэмж авалдаг, хвчлэн одоо өнгөрсөн ирээдүйн цагийн нөхцлөөр хэлбэлждэг ийм бичлэгийн хэв маягийг тоочмж гэж нэрлэдэг байна. За учир начрыг нь олж баталж үгүйсгээд хэрэг явдлаас үүдэлтэй бодомжуудын харьцаанаас шинэ дүгнэлт гаргадаг. За найруулгын төрлөөрөө эрдэм шинжилгээний найруулгатаа тохирох ба харьцаа эсрэгцлийн шинжтэй, уншигч сонсогчийн сэтгэн бодох, итгүүлэх, үнэмшүүлэх зорилготой яагаад гэсэн юм асуултанд хариулагддаг бичлэгийн хэв маягийг бид нар эргэцүүлэмж гэж ойлгодог байна. За дараа нь үйл явдлын чухал хэсгийг цагийн дараалал хүүрнэн өгүүлдэг, хэрэг явдлын эхлэл, үргэлжлэл, төгсгөл хэсэгтээ нь өгүүлдэг, яаж байна гэсэн асуултанд хариулагддаг, уран зохиолын найруулгатаа тохирох ба дүр төрслийн шинжтэй юм найруулгын хэв маягийг бид нар хүүрнэмж гэж нэрлэдэг байна. За дараагийнх нь тэгвэл өнөөдрийн бидний үзэх гэж байгаа тайлбарламж. За тайлбарламж гэдэг хэв маяг бол ямар нэгэн юмны учрыг тайлбарлан дэлгэрүүлэх үүрэгтэй байна. Агуулга нь баримт жишээ, тооцоо судалгаа, шалтгаан, үр дагавар, дүрм тодорхойлолтод тулгуурласан байдаг юм байна. Ямар учраас гэсэн асуултанд хариулагддаг. Найруулгын төрөл зүйлээрээ болохоор сонин нийтлэлийн найруулгатай тохирох ба бодит хэрэглээний шинжтэй. Сэтгэл хөдлөл уянгийн ямар нэгэн халил байхгүй тухайн үзэгдэл юмсыг шууд нэрлсэн утгатай байдаг байна гэж ойлгох нь. За тэгвэл тайлбарламжийн тухай. Тайлбарламж юуг тайлбарлалт юм бэ гэж тэ. Тайлбарламж ерөөсөө үндсэн 3 шинжтэй. Учир шалтгааныг тайлбарлана. За эхийн үйл явцыг тайлбарлана, мөн чанарыг тайлбарлана. Мэдээж учир шалтгааныг тайлбарлана гэхээр бид нар өмнөх 9-р ангид бол шалтгаан үрийн холбоо хамаарлын тухай үзчихсэн тийм үү. Тэгэхээр зэрэг эхийн учир шалтгааныг нь тайлбарладаг байна. Мөн тухайн их эссэн дээр гарч байгаа үйл явцыг нь тайлбарладаг байна. Цаад одоо ихтер юу өгүүлэгдэж байгаа мөн чанарыг нь бас тайлбарладаг байх нэ гэж ойлгох нэ. За тэгвэл бид нар тайлбарлсан эсээ задлах гэж байгаа учраас эсээ гэж юу вэ гэдэг талаар бас товч дурдъя гэж бодож байна багш нь. За эсээ гэдэг бол хүн ертөнцийг танин мэдж ойлгож ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг баримтаар тулгуурлан олон талаас нь шинжилэн судлах, ажиглан эргэцүүлэх, задлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх, харьцуулан жиших, за адилхан зөвлөх зэрэг оюуны төрөл бүрийн үйл хийснийхээ үндсэн дээр өөрийн бодол санаагаа илэрхийлэх хамгийн нээлттэй богино бичвэрийн төрлийг эсээ гэж нэрлэдэг байна. Эсээ нь бол найруулгынхаа хувьд бол албан бичиг, эрдэм шинжилгээ, уран зохиол, сонин нийтлэл гэсэн найруулгын 4 төрлийн дундын шинжтэй учраас ямар ч хүн энэ эсээг бичиж сурах нь бол одоо нээлттэй маш нийтлэг төрөл зүйл гэж үздэг байна гэж байна. За эсээ бол 1500-аад оны үед бол Францад одоо Мишель Монтень гэдэг хүн үндэслэсэн эсээ гэдэг үгийн утга нь бол туршилт, найруулал, тойм гэсэн утгатай үгнээс үүссэн гэж үздэг байна. Мишель де Монтеньи одоо сонгомл эсээнүүд гэдэг нэртэй одоо зохиолыг бол манай нэрт зохиолч Аюур Занын орчуулгаар бид нар бол мэдтгээ. За эсээний тухай манай Монгол эрдэмтэд бас нэлээд олон тодорхойлолтуудыг гаргаж өгсөн байдаг юм байна. Жишээ нь эрдэмтэн зохиолч Төдөгвай тодорхой сэдвийг зохиогч хэрхэн яслан эргэцүүлж ямар дүгнэлтэнд хүрснээр чөлөөтэйгээр сэтгэн хөөрнөн өгүүлэх богино хэлбэрийн өгүүлэл шүүмж агуулсан задгай зохиомжтой зохиол бол эсээ юм гэсэн байна. Гэтэл доктор Галбаатар бол эсээ нь хүүрнэл зохиолын нэг төрөл зүйл бөгөөд ямар нэгэн шалтгаан хийгээд асуудлын талаар
Бодол эргэцүүлэл таамаглалыг шингээсэн бэсрэг хэмжээтэй чөлөөт уран сэтгэмж зохиомжийг агуулсан сэтгүүл зүйн гүн ухааны уран зохиолын нэгдмэл шинжтэй төрөл зүйл юм гэж тодорхойлсон юм. Тэгвэл бат тогтох доктор уран зохиолын амьд дүрслэг товч оновчтой яруу сонсголонтой хэл найруулгаар гүн ухааны бодол бясалгал эргэцүүлэмж оруулж судалгаа шинжилгээний дүгнэлт таамаглал дэвшүүлэн төрөл бүрийн сэдвээр баримтанд тулгуурласан уран сайхныг шүтүүлэн бичдэг юм онцлогтой зүйлийг эсээгнэ гэсэн байна. Тэгвэл дэлэг доктор бол нийгмийн чухал асуудлыг талаар зохиогч өөрөө ямар мэдлэг туршлага хуримтлуулсан тухайн асуудалд хэрхэн хандаж юу гэж үзэж байгаа илэрхийлсэн бүтээлийг эсээгнэ гэж хэлжээ. Эндээс нэгтгэхэд ингэж ойлгох юм бол ерөөсөө энэ эсэ гэдэг маань юу вэ гэдгийг одоо харъя бүгд. Судалгаа шинжилгээ болон уншиж судалсан зүйлдээ тулгуурлаад тодорхой сэдэв асуудлаар өөрийнхөө ойлголт бодол эргэцүүлэл итгэл үнэмшлийг эсээгээр илэрхийлэн бичдэг байна. Тэгвэл бодит байдал бусдын бичсэн бүтээсэн зүйлийг судлаад үнэлэлт дүгнэлт өгөөд түүнийг баталж нотлоод өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэн бичдэг төрөл зүйлийг эсэ гэж нэрлэж болох нэ гэж ойлгоо. Тэгвэл бид нар одоо өнөөдрийн хичээлээр нэрт зохиолч Дармын Батбаяр Өс өвөрлөх гэж одоо эсээг задлал хийх гэж тайлбарлагдаж буй юмны тухай үзнэ. Эсэ маань сурах бичгийн 36 дугаар хуудсанд байгаа. Дагаад уншаарай. Өс өвөрлөх. Сэтгэлийн талбай дунсан тэнэглийн үр. Өөртөө гайтаарсан хүнийг өршөөхөөс илүү муу мухайгаас зайлах аргагүй зөвхөн мэргэд уужуу тэнүүн сэтгэлнээс бусна үл ухаарна. Ихэнх хүмүүс муу мухайг мухайгаар хариулдагаас бусдын буй болгосон муу мухайг улам их болгохоос хэтэрдэггүй. Нэгэн малчны шүл хийж ууна гэж бодож байсан эргүү төлгийг нь зэрлэг нохой барьчихжээ. Уурлаж хорссон өнөөх малчин зэрлэг нохтыг буудаж алъя гэтэл буугүй учир нохойд бариулсан эргүү төлгийнхөө маханд үнэгний хор хаяад явчих. Гэтэл хорт мах идсэн зэрлэг нохос галзуурч нөгөө малчны хоттой хонь айлынх нь үхэр малыг бүгдийг нь бариад идчихсэн гинэ. Ийм жижиг их байна. Энэ ихийг одоо бүгдээрээ ихээ одоо тайлбарлахын тулд дараах үгсийн утгыг нь тайлбарлаад үзье. Сэтгэлийн талбай дунсан тэнэглэлийн үр гэдгсэн. Энэ сэтгэлийн талбай гэдэг нь бол хүний дотоод сэтгэлийг хэлж байна. Энэ бол адилтгал байж байна тийм үү? Тэнэглэлийн үр гэхээр зэрэг толгой сэтгэл буй болсон муу мухай бодол хэлэх нь бодлыг хэлэх нь энэ бас дахиад адилтгал гэж тийм үү? Эргүү төлөг гэхээр эргүү өвчнөр өвдсөн 2 настай хоньыг хэлэх юм байна гэж байна. Өс өвөрлөх гэдэг нь хэн нэгэнд муу юм санах, хэн нэгэнд муу юм хийх гэсэн утгатай үгс байна гэж багш нь тайлбарлаж байна. Энэ дээр бол зохиогч бол бидний мэдэх уран дүрслэлийн нэг хэлбэр болох адилтгалыг ашиглажээ гэж эндээс харж болох нэ. Эхийн гол санааг нь та нар юу гэж бодож байна? Эхийн гол санааг бүгдээрээ нэг тодорхойлъя. Эхийн гол санааг багш нь бодохдоо бол надтай одоо санал нийлж гэнэ үү та нар? Хэн нэгнийг өршөөнө гэдэг өөрийгөө муу мухайгаас холдуулах хамгийн зөв алхам юм аа. Альва зүйлийг ууц сэтгэлээр бодож өршөөж уучлах нь өөрийгөө хамгаалах бас нэг алхам юм аа л гэдэг одоо ийм гол санааг зохиогч өгүүлжээ гэж багш нь бодож байна. Эндээсээ тэгвэл одоо энэ их маань хэдэн цогцлбортой байна вэ гэдгийг харчих. Ерөөсөө л 2 цогцлбороос бүрдэж байгаа. 2хан цогцлбороос. Одоо тэгвэл цогцлборыг бүгдээрээ загварчилж харъя л да агуулгын хувьар. Нэгдүгээр цогцлбор бол эхнийх нь сэтгэлийн талбай дунсан тэнэглэлийн үр. Дараа нь өөртөө гайтаарсан хүнийг өршөөх нь муу мухайгаас зайлах арга тий. Муу мухайгаар хариулах нь бол харин мууг болон ихсэгнэ гэсэн юм агуулгыг бичсэн байна. Тэгвэл сэтгэлийн талбай дунсан тэнэглэлийн үр гэдэг бол зохиогчийн авсан уран дүрслэл буюу адилтгал байна тийм үү? Ямар нэгэн талбай үр гэдэг одоо
ургац талбай гэдэг үгтэй адилтгаж хүний сэтгэлийг бол энэ ногоо тарьдаг одоо талбайтай адилтгасан гэсэн үг байхгүй юу? За өөртөө гайр тарьсан хүнийг өршөөх, муу мухагаа зайлах, муухайг муухайгаар хариулах нь муу улам ихсэгнэ гэд ингээд зохиогч бас хэлсэн байна те. Өөртөө гайр тарьсан хүнийг өршөөх нь муу мухагаас зайлах одоо нэг арга юмаа гэсэн энэ хоёрдугаар өгүүлбэр бол энэ эхийн толгой өгүүлбэр болж хувирч байгаа. Өөрөөр хэлбэл энэ эхийг цааш нь хөдөлж явах энэ одоо эсэн дээр гарч байгаа энэ өгүүлбэрийг бид нар цааш тайлбарлана. Юу гэсэн үг юм бэ гэдгийг нь тайлбарлана гэсэн үг байна. За дараа хоёрдугаар зохицолбор дээр тэгвэл эргүү төлгийг зэрлэг нохоо эхлээд барьсан тийм үү? Дараа нь малчин нь төлгийг барьснаас болоод ууралсан. Ууралсандаа нөгөө үнэгний хорыг хаяад тавьсан. За тэгтэл хорцсон зэрлэг нохот нь бүр тэрийг нийдээд галзуурсан зэрлэг нохот бол малыг нь бүгдийг барьсан гэж. Тэгвэл хоёрдугаар зохицолборыг ингээд харахаар зэрэг энд ерөөсөө учир шалтгааны холбоо хамаарлал нь эндээс харагдаж байгаа. Ямар учраас малчин уурлав, ямар учраас үнэгний хор хаяв, ямар учраас нохот галзуурав, яагаад малыг нь бүгдийг бариад идчихсэн. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ эхийн одоо нөгөө хоёрдугаар зохицолбор болвол тэр жигтэй учир шалтгааны холбоо хамаарлыг тайлбарсан тайлбарламж байна гэж ойлгох. За тэгвэл муу мухагаас өөртөө гай тарьсан хүнийг өршөөх, муу мухагаас зайлах, муухайг муухайгаар хариулах нь мууг улам ихсэгнэ гэсэн одоо энэ хэсэг нэгдүгээр зохицолборын энэ хэсэг бол тэр жигтэй зохиогчийн үзэл бодол явж байгаа. Үзэл бодол нь явж байгаа. За тэгэхээр зэрэг ерөөсөө тайлбарлсан эсийн зохиогчийн үзэл бодол тайлбар дүгнэлтүүд бүгд орж ирнэ гэсэн үг. За тайлбарлсан хэсэг тэгвэл тайлбарлагдаж буй юм, тайлбарлаж буй юм гэж ангилж үзье. За тэгвэл саяын эсэн дээр бол тайлбарлагдаж буй юм юу байсан гэж та нар бодогдож байна. За тайлбарлагдаж буй юм гэд ингээд ярихаар за өөртөө гай тарьсан хүнийг өршөөхөөс илүү муу мухагаас зайлах аргагүй зөвхөн мэрэгд уужуу тэмэн сэтгэлднээс бусд нь үл ухаарна. Энэ бол нэгдүгээр тайлбарлагдаж буй юм. За тэгвэл энийг хэрхэн яаж тайлбарласан байна вэ? Харъя бүгд. За энэ бол ихэнх хүмүүс муу мухайг муухайгаар хариулдагаас бусдын буй болгосон муу мухайг улам их болохоос хэтэрдэггүй шүү дээ. Харин энийг мэрэгдээс уужуу тэмэн сэтгэлднээс бусад хүмүүс ерөөсөө ухаардаггүй гэдгийг бол ард нь ингэж тайлбарлаж өгсөн. За хоёрдугаарт нь нөгөө тайлбарласан юм чинь эргээд тайлбарлагдаж буй юм болж хувирч. Ихэнх хүмүүс муу мухайг муухайгаар хариулдагаас бусдын буй болгосон муу мухайг улам их болохоос хэтэрдэггүй гэдэг нь бас дахиад тайлбарлагдаж буй юм болж хувирч. За тэгвэл энэ зөвхөн энэ хэсгийг яаж тайлбарлсан байна вэ зохиогч? Хоёрдугаар зохицолбор тэр чигээр. Тийм ээ. Эргүү төлгийг нь зэрлэг нохоо идсэн, малчин ууралсан. За малчин уурлаад эргүү төлгөнийхөө маханд үнэгний хор хийсэн. Хор хийснээс болоод ноход улам галзуурсан. Галзуурсан ноход бүх малыг нь барьж идсэн гэж. Энэ зохицолборын тайлбар нь гэж. Тэгвэл энэ зохицолбор хараад нөгөө муу мухай төрсөн бодол нь муу мухай үйлдэл нь эргээд нөгөө малчинд бүр хүн дээр туссан болохыг бол одоо ингээд хоёрдугаар зохицолбороор бол мухайг улам их болохоос хэтэрдвэ гэдгийг хоёрдугаар зохицолбороор тайлбарласан байна. За сэтгэлийн талбайд унсан тэнэглэлийн үр гэдэг. Тэгвэл энэ сэтгэлийн талбайд унсан тэнэглэлийн үр гэдэг нь нөгөө хүний дотор бодогдсон толгой сэтгэлд нь орж ирсэн одоо муу муухай зүйлийг хэлээд байна гэж багш нь ойлгоод байна. Тэгэхээр зэрэг энэний тайлбар бол ихэнх хүмүүс муу мухайг ерөөсөө л муухайгаар л хариулъя гэсэн л энэ бодлыг тээж авдаг учраас энэ бол сэтгэлийн талбайд нэг тэнэглэлийн үр юм байна гэж ингэж тайлбарлаж байгаа. За тэгэхээр тайлбарламж гэдэг маань ерөөсөө тайлбарлагдаж буй юм тайлбар гэдэг хоёр хэсгээс бүрдчихэж байна гэж ойлгож байна.
Тэгвэл зохиогч эндээс ямар асуудлыг дэвшүүлсэн гэж та нар бодож байна? За, дэвшүүлсэн асуудал. Муухайг муухайгаар хариулдгаас муухай их болоод байна шүү гэдгийг л дэвшүүлсэн байна, тийм үү? Тийм үү? Энэ бол дэвшүүлсэн асуудал гэж. За, тэгтэл бид нар тайлбарлаж буй зүйл нь бол тайлбарламж юм аа гэж түрүүчийн слайдн дээр ярьсан, тийм үү? Тэгвэл өмнөх тайлбарлагдаж буй зүйл нь бол хэрэгцүүлэн хэлбэрээр бичсэн юм байна. Тэгэхээр зэрэг энэхүү зохицолбор нь хэрэгцүүлэмж тайлбарламжийн хэм маягтай хоёр зохицолбороос бүтсэн эссе байх нэ гэж та нар ойлгох нь байна. За, энэс дүгнэж харж. За, тайлбарламж нь тайлбарлагдаж буй болон тайлбарлаж буй зохицолборуудаас бүтнэ гэж. За, тайлбарлагдаж буй зохицолбор нь болохоор эхийн төгс санаа буюу үр дүнг гаргаж идэг. Өөрөөр хэлбэл нөгөө бидний хэлээдсэн хэрэгцүүлэмж тийм. Тайлбарлаж буй зохицолборууд нь болохоор эхийн сэдэв буюу шалтгааныг тайлбарлаж идэг. Тайлбарламж нь тайлбарлагдаж буй юм тайлбар гэсэн хоёр агуулгаас бүтээд үүний тайлбар нь нэг төдийгүй хэд хэдэн тайлбарлах зүйлээс бас бүтэж болно. Тайлбарлагдаж буй агуулга нь хийсвэр, ерөнхий, мөн чанар, бүхэл зэрэг шинжтэй өгүүлбэр зохицолбороос бүтнэ. Өөрөөр хэлбэл тайлбарлагдаж байгаа агуулга бол хийсвэр байж болох нь байна. Бүр ерөнхий агуулгач байж болох нь байна. За, бүхэлж байж болох нь байна. Мөн чанарыч байж болох нь байна гэж ойлгох нь байна. Тийм өгүүлбэр зохицолборуудаас бол бүтэж болох нь байна. Гэтэл тайлбарын агуулга нь бол бодтой, тодорхой, үзэгдэл, хэсэг зэрэг шинжтэй өгүүлбэр зохицолборууд байна. Тайлбарын агуулгад өгүүлэгчийн үнэлэмж, баймж, санал, сэтгэгдэл, үзэл бодол, таамаглал, төсөөлөл, жишээ баримтуудыг бол багтааж өгдөг байх нэ. Тэгвэл тайлбарлагдаж буй юм нь гол дүгнэлт ба дэвшүүлсэн асуудлыг ерөөсөө агуулж өгдөг байх нэ гэж ойлгоно. За, тэгвэл тайлбарлагдаж буй юм гол дүгнэлт дэвшүүлсэн асуудал. Дэвшүүлсэн асуудал нь ердөө манай их дээр болохоор зэрэг юу гэсэн бэлээ? Муухайг л олон болохоос хэтрэхгүй л гэсэн энэ дэвшүүлсэн асуудал байжсэн гэж ойлгож байна, тийм үү? За, ингээд өнөөдрийн хичээл дууслаа. За, тайлбарламжийн тухай тодорхой ойлголттой болсон байх гэж бодож байна. Тэгэхээр гэрийн даалгаварт сурах бичгийн 41-р хуудсыг уншаад 42-р хуудсны 11-р дасгалыг зааврын дагуу ажиллаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хичээл номдоо анхаарлаа хандуулж шамдан суралцсан зэрэгцээ дархлаагаа дэмжиж цагаа зохицуулж сайхан амарч байгаарай хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлд төвтэй оролцсон та бүхэндээ баярлалаа.